Эрдэнэс үйлдвэрлэлийн технологийн парк. Орон нутгийн үйлдвэрлэл технологийн паркуудыг бүсийн бодлогын хүрээнд бид хийж хэрэгжүүлж байж энэ орон нутгийн эдийн засгийн чадвар илүү бодиттой хэрэгжих өсөх юм боломж нөхцөл бүрдэн. Тэгэхээр бид энэ хатууд эд үтсийн дэмжлэг, зөөлөн эд үтсийн дэмжлэг гэдэг энэ одоо хоёр төрлийн дэмжлэгийг төрөөс үзүүлж аж ахуй нэгжүүдийнхээ үйл ажиллагааны оролцоог идэвхжүүлэх гэж байна. Жишээлбэл дулаан хангамж, цахилгаан хангамж, холбоо мэдээлэл, ус хангамж, хариуцлага татвруулах, зах зээлийн холболтыг одоо хийж өгье гэж. За хоёрдугаар хөнгөлтөө зээл тусламж. Маркетинг борлуулалтаар нь дэмжих, техник эдийн засаг, зураг төс одоо үндэслэл, зураг төсвийг хийх. За брэнд хөгжүүлэлт, стандарт, инновац, технологи дамжуулалт, үржил селекц, генетик нөөц, шинэ хоршоо, төрийн худалдан авалт гэдэг энэ хоорондоо уялдаа холбоотой байх тусмаа энэ одоо үйлдвэр технологийн паркууд хүнд хөнгөн аж үйлдвэрүүд бодиттой хөгжих боломж бүрдэнэ. За энэ гэхдээ бүс бүстэйгээ давхцахгүйгээр бүсийн онцлог тохирсон хэлбэрээр энэ одоо төдөө байгуулнаа паркуудаа. За зарим газар байгуулагдаад үйл ажиллагаа нь бодиттой хэрэгжиж үр дүнгээ өгөөд явж байгааг бас та бүхэн мэдээлэлээс авч байгаа байх. Эрдэнэс үйлдвэрлэлийн технологийн парк.